За говийн бүсийн гишүүний хувьд одоо говийн бүсээс Монгол улсын одоо сангийн авдрын бараг 70-80%-ийг төсвийн орлогыг бүрдүүлж байгаа. Зөвхөн Өмнө Говь аймаг гэхэд 1.7 их 80. За замын үүд сум гэхэд зөвхөн гайлын орлогоосоо их 80 гаруй төгрөгийг одоо улсын төсөвт орлого болгож өгч байна. Дээрэс нь манай бүсэд баяжуулах одоо үйлдвэрүүд, боловсруулах үйлдвэрүүд баригдаж байгаа, хувийн хвшлээ хийсэн. Одоо төрөөс хизээч хийж чадхааргүй байсан тийм үйлдвэрүүд ашиглалтанд орж байгаа. Тэгэхээр хүсэх юм энэ хуулийн дээрээ дотоодын боловсруулах, баяжуулах үйлдвэрүүдийг түүхийн эдээр хангаад өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргаж экспортлох боломжийг нь хууль эрхцэн хувьд сайн оруулж өгөхийг хүсье. Мөн говийн усны төслийг Тухайн сайд өчтөр байнгын хорон дээр 14 мега төслийг эренбэлнэ гэж яриадсэн шүү дээ. Хэрвээ эренбэлэх юм бол хамгийн ихэнд говийн хэрлэн тонот